ерөөсөө л гэмтэл гарсан бол тэрнийг хизээ засаж хэвэн болгож хүчтлийн өгнө. Тэр үе дээр л бид нар буцаж ажил дээр ирэх гэр орон руу буцах хүртлээл ажилдаг. Сүүлийн жилүүдэд энэ цахилгаан эрчимчний хэрэглээ ингээд үйлдвэрлэлийнхаа хэмжээнээс бараг давхших болчихлоо шүү дээ. Дамжуулах түгээх сүлжээний дэд бүтцийг хөрөнгө оруулдаг тийм хувийн хвшлэл биднэрт байхгүй. Яагаад гэвэл энэ маань ашиг олдог сүлжээ биш. Эрчим хүчний салбарын ирээдүй бол дан ганц миний бодлоор бол дан ганц эрчим хүчний салбар ирээдүй гэж боддоггүй. Энэ бол Монголын одоо хөгжлийн гарц гэж боддог. Намайг Бацангийн лав дэмжлэгдэг Завхан аймгийн Улаастай хотод төрсөн 2002 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн цахилгаан системийн автоматик гэдэг мэргэжлэр энэ их сургуульд ороод за 2006 онд эрхлэн хамгаалтын инженерээр төгсөөд за төгссөн жилээ энэ компанид ингээд ороод ажиллаж байна. Тасралтгүй одоо 19 дэх жилдээ энэ салбарт ажиллаж байна да. Намайг яг энэ ажилд ороод эрхлэн хамгаалтын монитороор 2006 7 онд ингээд ороод ингээд ажиллаж байхад ерөөсөө манай ах нарын үед одоо ерөөсөө гэртээ харж амардаг одоо ажлын цаг тараад 5 цаг гэд тараад буугаад явдаг нэг ширхэж хүн байдаггүйсэн. Тэгээ шөнө болгон ерөөхдөө дуудагддаг. Тэгээд энэ эрчим хүчний систем маань бас нэлээд асуудлуудтай анхдагч тоноглолын хувьд, хоёр төгчлөхийн хувьд тэгээд засвар үйлчлэгийг бол шөнө оройг өдөр шингүү ингээ хийдэг. Тэгж байж байгаа өвлийн яг ийм ачааллын ийм оргил ачааллын үүдэн ийм цаг агарын нөхцөл хүндрэлээс болоод ерөнхийдөө аймаг хот дүүргээрээ нойр суудаг. Тэгээд ямар нэгэн гэмтэл гарвал эрчим хүчнийхэн хагас сэргийлтийн зохион байгуулалт гэдэг яриа бол ерөөсөө л гэмтэл гарсан бол тэрнийг хизээ засаж хэвэн болгож хүчтлийн өгнө. Тэр үе дээр л бид нар буцаж ажил дээр ирэх гэр орон руу буцах хүртлээл ажилдаг. Тий, нэг юм байсан. Тэгээд ер нь ямар сандаа вэ бол яг ажилд ороод маш сайн санд. Тэгээд ерөөсөө орой ингээд харддаггүй болохтой тэгээд ажил дээр ерөөсөө унтцсан баг ямар байдаг. Тэгээд шөнө 2 3 гэж бууж ирэн заримдаа бүр өглөө үүрээр буцаж бууж ажил дээр ирнэ. Тэгээд тэгж гэртээ харж байгаа ерөөсөө ингээд гэртээ ажил дээр амарч игээд амарчдаг байсан. Ингээд амархаа ороод ирэхэд манай ах нар тэнцээ амраал байж идэлсэн. Тий. Ер нь бол ерөөсөө тал руу гараал тэгэл баг нэг шөнийн дүндээ ингээд цугладаг. Тэгээ өглөө дахиад ажил үргэлжилдэг. Хагас утсааны амралт гэдэг л ойлголтууд бол байдаггүйсэн. За одоо бол энэ техник технологийн төвчлүүд байна. Одоо бид нар чинь яг дамжуулах сүлжээний үндсэн гол тоноглол энэ таслуур, хүчний трансформатор, шугам, дэд станц гэдэг ингэ явдаг. Тэгээ энэ тоноглолуудын хөвшүүлийн дэвшилт техник технологиуд гарч ирж одоо тосон таслууруудыг ингээд халаад солиод дуусч байна үе шаттайгаар. За трансформаторын хувьд бол харьцангуй насжилт одоо бидний судалгаас харахад нэг 58% нийтдээ 20 жилийн дотор ашиглагдаж байгаа трансформатор болоод ингээд шилжигдсэн байна. За ингээд бас томоохон шугам дэд станцууд дээр урсгал ихцсруудын нэлээд чанартай гүйцэтгэх болцоо тэрэг техникийн хувьд сэлбэг материалын хувьд бас агцууд ингээ гарсан. За тэгээд ерөнхийдөө бол бодлого төлөлтийн хувьд бас боломжийн явж байгаа учраас бас эрчим хүчний систем маань ерөнхийдөө бас ашиглалтын түвшин бол нэлээд гайгүй дээшээ гарч ирсэн гэж боддог. За Монгол улсын тухайд нийтдээ хичнээн дэд станцууд байна. Эдгээр станцуудын гол үүрэг нь юу юм бэ гэдгийг та тайлбарлаж ярьж өгөөч. Монгол улсын хэмжээнд нийтдээ 11 станц 220 кВт 11 дэд станц байгаа. За 110 кВт-ийн 75 дэд станц байгаа. Монгол улсын хэмжээнд. За тэгээд энэгээр маань туслахаас ерөнхийдөө бол Монгол улс 1967 оноос хойш эрчим хүчний салбар одоо дамжуулах түгээх бүтцэн гэж гарч үүсэж өгсөн гэж үздэг. Тэгээд одоо 2027 он цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний 60 жилийн ой болох гэж байгаа, төхөөх гэж байгаа. Тэгээд энэ хугацаанд орсон нийт станц маань одоо ерөөсөө л одоо 87 дэд станц байна тий. 75 дэд станц 110 11 дэд станц 220 кВт-ийн дэд станц нэг дэд станц маань оюутлага 220 кВт-ийн дэд станц тэр маань болох дээр нэг уурхайн зориулттай дэд станц учраас манай дээр шууд ашиглалт үйлчлэг нь явдаггүй. За одоо бол нэмэлтээр Алтай Улаастай баруун бүсийн эрчим хүчний систем сая энэ жилийн засгийн газрын шийдвэрээр цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд нэгдэх юм шийдвэр гарсан. Тэгэхээр
110 кВт-аас дээш буюу түүнээс дээш хүчтэй эдийн станцуудын ашиглалт үйлчлэгийг дамжуулах сүлжээ төрөмжлүүлж компани хийнэ гэдэг ийм хуулийн зохицуулттай. Тэгэхээр одоо тэр баруун бүс дээрээс 7 дэд станц, Алтай холиостын салбар дээр 5 дэд станц нэмгэлтээр одоо орж ирж одоо манай дээр нэмэгдэж байгаа гэсэн үг. Одоо бид нар бол хэрэглээ өрхийн хэрэглээндээ 220 вольт, 380 вольт хэрэглэдэг. Гэхдээ киловольт гэдэг маань болохоор 1000, 220 мянган вольт, 110 мянган вольт. Тэгэхээр энэ дэд станцын үүрэг бол тухайн байршил дээр үйлдвэрлэгдэд гарсан эрчим хүчийг яг тэр бүжин чадлаар нь алсад байгаа хэрэглэгчдэд дамжуулж өгөхийн тулд хүчлийн түвшингээр нь өндөрсгөж ингээд дамжуулдаг юм стандарт байна. Тэгэхээр одоо өөр ухаандаа хэлбэл энд арангаа дээр байгаа хэрэглэгчдэд 5 мегаваттын чадлыг өгөхийн тулд ТЭЦ 4 дээрээс хэрэглэсэн 5 мегаваттыг өндөр хүчтэйгээр өсгөж үжил тэр 5 мегаваттыг алдагдaltaхгүйгээр тэр хэрэглэгчдэд аваачхад одоо хол зайд аваачхад энэ дамжуулах сүлжээний үүрэг зорилт оршиж байгаа. Энэ дээр болох тэр манай энэ удирдлагын панелууд гэж яригддаг. Одоо жишээлбэл 127, 28 дугаар шугам гээд нэрлэгдсэн байгаа. Одоо энэ шугам маань урд тойргийн 110 кВт-ийн шугам. Энэ цаашаа явсараад энэ одоо сонгон бид нар одоо өнөөдөр сонгоны харихын дүүрэг 21 дугаар эмээлтийн даваан дээр байгаа сонгон дэд станцын дээр ирсэн байна. Тэгээ энэ дэд станцын 110 кВт-ийн систем шинээс 127, 28 дугаар шугам маань гараад хотын урдуур тойроод гэдэг маань заасан энэ нүхт энэгээр явж байгаад тэр заасан дээр байгаа 110 кВт-ийн заасан дэд станц хүртэл хэрэглэгч дэд станцуудыг холбодог өндөр хүчлийн шугам байж байгаа. За энэ дээр ерөнхийдөө 2 шугам байж байна. Тэгээд энэ дөрвөн шугам 127, 28, 131, 32 гээд энэ хойд тойргийн их шугамуд байж байна. За тэгээд энэ тойрог систем шин байж байна. Ингээд 110 кВт, 220 кВт-ийн тоноглолуудыг удирдлагаар тасал залгах, за параметруудыг хянах ингээд зорилттой удирдлагын панел дээр бид нар зогсож байна. Энэ хийн таслуураар ерөнхийдөө энэ шугам дээр болсон богинолцоог тусгаарлаж, гэмтлээс тусгаарлах үүрэгтэй. Тэрний дээдлтийн таслуурлуу гэж ажилдаг эрэлэн хамгаалт гэж нэг төхөөрөмж байгаа. За бүгдээр одоо энэ эрэлэн хамгаалт гэж нэг төхөөрөмж. За одоо жишээлбэл ингээд эрэлэн хамгаалт гэж нэг төхөөрөмж байна. Энэ төхөөрөмж маань ажиллаж одоо жишээлбэл шугам дээр болсон богинолцоо гэмтэл саадлыг урдчилсан одоо болонгууд маш богино хугацаанд мэдэрч. За тэгээд яг үнэхээр тэр богинолцоо тэр шугам дээр байсан мөгөөг бас дотор нэгтлэх ёстой. Чиглэл, найдвартай ажиллагаа, сонгох чадвар гэд маш олон параметруудыг харьцуулж ингэж ажилласнараа энэ тэр таслуурыг таслах команд өгдөг. Тэгжээж тэр тухайн шугам дээр болсон богинолцоог устгах байгаа системээс химийн системээс тусгаарлаж ажиллаж байгаа гэсэн. Тэгээ ийм системүүдийн цогц ийм одоо байгууламжийг л дэд станц гэдэг. За манай улсад бол нэг үе бодвол эрчим хүчний одоо үйлдвэрлэл бас нэлээдгүй одоо нэмэгдэж явах шиг байна. Нөгөө талд бол хэрэглэгчд бол өсөн нэмэгдээд л байд. Тэгвэл энэ цахилгаан дамжуулах сүлжээний ер нь гол үүрэг нь юу юм? Цахилгаан дамжуулах сүлжээг ер нь цаашид зайлшгүй өргөдөх шаардлагатай мөн гэдэг юм дээр тааруулт өгч. За ер нь тий. Одоо бид нэр төр хувийн хвшил гэж ярьж байгаа тий. Тэгээд төр хувийн хвшлэр бид нар эдийн засгийн хувьд бол хөрөнгийг босгоод тэгээд томоохон хүчин чадалтай ийм станцууд бариад эхэлсэн байна. Одоо жишээлбэл бөөрөлжүүд байж байна. Баянгийн гэж ярьж байна. За Шивэваа гэж ярьж байна. Тэгээд эдгээр бол бодтой болж байгаа юм төслөдлөөр төр хувийн хвшлийн одоо хамтын ажиллагааны амжилттай хамтын ажиллагааны хүрээнд одоо эрчим хүчний систем дээр үүс хүрдийн асуудлыг шийдэж ингэж орж ирж байгаа. За энэ бол даваад маш сайн тал тий. Хоёрдугаарт хэрэглээ байна гэж яг зөв. Тэгээ бид нэр сая энэ төлөлтийн үед л Улаанбаатар хотод ерөнхийдөө хэрэглээ хийдтэй байгаа. Одоо сая манай төв эрчим хүчний систем дээр 1400 мегаватт явж исэн бол тэрний 1000 мегаватт нь юу 1 гигаватт нь энэ Улаанбаатар хот хэрэглээд байгаа. Одоогийн байдлаар. За энэ хэрэглээ маань цаашдаа ерөнхийдөө өсөх юм уу, энэ дээр байх юм уу гэдэг. Тэгэхээр бид нар ингээд судлаад яг хэрэглээ судлаад үзэхдээ яг техникийн нөхцлөөр сүүлийн 3 жил 4 жилийн хугацаанд техникийн нөхцөл би одоо ингээд эрчим хүчний системд холбогдохыг хүсэж байна. Тэдэн мегаватт хэрэглээ би авахыг хүсэж байна. Олгож өгөөч гэсэн юм хүсэлт дээр тулгуурсан судалгаа хийсэн. Ингээд судлаад үзэхдээ бид нар 3000 мегаваттын хэрэглээг хүлээж аваад тэгээд хүчин чадалтай тохируулаад буцаацсан.
3000-ыг бид нар хангаж чадахгүй байна гэдэг. Тэгэхээр ингээ хэрэглээ маань эдийн засгийн хэвсэл төр ингээд гарч ирээд байдаг. Үүсгүүрийн асуудал маань болохоор төрөө хвшлээ шийдэгдээд байдаг те. Дунд ерөөсөө дид бүтцийн асуудал үлдчихэд байгаа. Дид бүтц. Хичнээн 1000 тэнцээ том үүсгүүр бариад оруулаад амжилттай оруулаад хугацаанд оруулаад тэнд байгаа хэрэглээг хангахын тулд энэ дунд нь байгаа дид бүтцээ өргөдөхгүй бол эн чинь буцаад нөгөө энэ хэрэглээ үүсгүүр хоёрыг хязгаарлагч хүчин зүйдлээд байгаа. Ер нь бол энэ эрчим хүчний дид бүтцийг хангалттай хэмжээнд тавьж өгөхийн хэрээр цааталтай эдийн засаг хэрэглэгчдүүд нэмэгдэж явдаг, эдийн засгаа өөрөө хөдөлгөгч хүчин болдог гэдгийг энэ төслөөс ерөнхийдөө харагдаж байгаа. Нэг хоёр тулах дээрээ улсын төсвөөс санхүүжүүлсэн том төсөл. Одоо энэ хойд дайргийн эрчим хүчний систем энэ цонгийн дэд станцыг оруулаад улсын нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2012 онд байгуулагдаад энэ төслийг анх санхүүжүүлээд улсын төсвөөс санхүүжүүлж явсан эрчим хүчний томоохон төслийн нэг кейс бол энэ хойд дайргийн систем баг. За манай улсын тухайд цаашид иймэрхүү дэд станцууд хичнээн байх шаардлагатай хэд байсан тохиолдолд одоо хэрэглэгчдийн найдвартай их усураар хангана гэж бас үздэг тийм судалгаа байдаг болов уу? За эхний байдлаар бид нар бол ерөнхийдөө энэ төлөвлөлтөөсөө хэдийн хэмжээний дэд станцууд шаардлагатай байгаа юм бай, хэдэн мегаваттын хэрэглээ байгаа шаардлагатай юм а гэдгийг ерөнхийдөө тодорхойлоод гаргацсан. Тодорхой судалгаанууд хийгээд эхнээсээ одоо техник эдийн засгийн үндэслэлийн бичиг баримтууд болоод ингээ батлагдаад явж байгаа юм шатанда байна. За ерөнхийдөө энэ төлөвлөлтөөс ингээд харахад бол яг Улаанбаатар хотын ареанд нэмэлтээр энэ 220 кВт-ийн яг энэ шиг дэд станцлоо 5 дэд станц хэрэгтэй байгаа юм байна. 5 дэд. За энэ 5 дотор нэг ТЭЦ 5-ыг хүртэл оруулж өгч байгаа тий. ТЭЦ 5. За тэгээд 110 кВт-ийн ерөнхийдөө шинээр 22 дэд станцыг Улаанбаатар хотын тойрсон бүсчил 22 дэд станц 12 дэд станцыг одоо байгаа 35 кВт-ийн дэд станцуудыг хүчин чадлын 35 кВт хүчтлийн төвшингийн өргөө 110 кВт болох ингээд 12 дэд станц ерөнхийдөө төлөвлөж байна. За энийг дагаад 70 гаруй дэд станц 35 кВт-ийн дэд станц төвөгсүүлж байна те. Тэрнийг дагсан РПТП-нүүдийн ажил үйлчлэгэд ингээд орох юм байна гэд нийтдээ нэг бид нар 57 багц ажил төлөвлөсөн байж байгаа. За энэ манай эрчим хүчний систем дээр ажиллаж байгаа бүх үүсгүүрүүдийн мэдээллүүд энэ ч ажиллаж байгаа нь одоо харагдаж байна. За жишээлбэл одоо манай төвийн эрчим хүчний систем дээр суурилгдсан хүчин чадал маань одоо нийт системийн хэмжээнд л төвийн эрчим хүчний систем дээр метр 1469 мегаваттын цахилгаан хэрэглээ одоо явж гин гэсэн үг. Ийм хэрэглээ одоо яг реал таймаар явж гин гэсэн үг. Орчин албаны улсаас бид нар одоо 31.7 мегаваттын импорт авч байна. За нарны станцууд маань одоо манай дээр нэг 10 нарны станц байгаа шүү дээ. 10 нарны станц маань нийтдээ нэг 110 мегаваттын суурилгацсан хүчин чадалтай. Тэрнийхээ 67.8 мегаватт дээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. За салхины станц болох дээр 155 мегаваттын суурилгацсан хүчин чадалтай. Одоо 40 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэж байна. Салхины станцаас. За бөөрөлжүүд одоо 300 орсон байгаа 300 мегаваттаар одоо 100% үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг. За ТЭЦ 4 маань 772 мегаваттаас 714 мегаваттыг нийлүүлж байна. За ТЭЦ 3 113 мегаватт. Ингээд ТЭЦ 2 бол 22.8 мегаватт. Дархан ТЭЦ 71 мегаватт. За энэ Эрдэнэтийн ТЭЦ 56.5, Эрдэнэтийн үйлдвэрийн ТЭЦ болох дээр 41, Ухаан хадаг 12 мегаватттай. За одоо Багнуур болон сонгоны батарей оромтлоор бол систем эрчим хүч нийлүүлээг байна гэдгийг нэг дэлгэцсэн дээр real time гэдэг нь одоо яг хэрэгжилж байгаа хугацааны одоо гişинд чадлаар ингээд гаргаад ирж байгаа ийм SCADA систем байгаа. За ингээд нийтдээ энэ салхинд 3 салхины станц маань нийлээд нэг 155 мегаваттын суурилгацсан хүчин чадалтай 3 салхины станц байгаа. За дээр нь манай одоо нарны цахилгаан станцууд байгаа тий. За нарны станцууд бол ерөнхийдөө бас нэг байгалийн нарны гэрлийг ашиглаж байгаа учраас ерөнхийдөө үйлдвэрлэж эхлэх нь өглөө 8 цагаас оройн нар 18 цаг хүртэл ч юм. За дэд станцуудын насжилт манайх бол нэг 67% нь бол ерөнхийдөө 40-с дээш жилийн насжилттай болчихсон. Яагаад гэвэл бид түрүү хэлсэн нэг 67-оос 85 онд Монгол улсад эрчим хүчний систем дээр маш том юм төлөвлөлт
том бүтээн байгуулалтууд явсан. Тэр үед орж исэн одоо ТЭЦ 3, ТЭЦ 4, ТЭЦ 2. Тэгээд тэрнийг дагсан одоо Улаанбаатар хотын баруун зүүн захын хэрэглээг хангах зорилгоор 222 том дэд станц тавигдчихсэн. Тэр нь нэг нь ТЭЦ 4 баруун талтаа тавигдаад нөгөө талд нь Улаанбаатар дэд станц зүүн талтаа тавигдаад тэгээд энднэрийг холбосон хооронд нь ингээд 110 кВт-ийн баг тойргийн систем гэж 110 кВт-ийн дэд станц, шугам дэд станцууд орж ирсэн. За эдгээрээсээ гадна цаашаа ингээд Улаанбаатар дэд станц, Багнуурын дэд станц, Багнуураас Чойрын 200 кВт-ийн дэд станц. За тэгээд энэ юу ТЭЦ 4-өөсөө болох тэр энэ зүүн тийшээ болох тэр ингээд Багнуурсаа явчихлаа. Баруун тийшээ болох тэр Эрдэнэт дархан тэгээд Орсын холбооны улс гэдэг ингээд явдаг. Энийг бид нар болох тэр үндсэн төв эрчимсний систем гэж ингэж нэрлэдэг байгаа. За тийм учраас саяын ихэнх тоноглол дэд станцууд байна. Нэг 67-аас 85 оны үед хүрсэжсэн учраас одоо тэд нар маань нөгөө насжилтын явдлаар 40-с дээш жил гараа явчихсан. Тэгээ нийт тоноглолын нэг 67-оос 70% нь л гэдэг нэг ихэд насжилтанд дуусчихсан тоноглолууд ашиглагдаж байгаа. Магадгүй энэ тоног төхөөрөмжүүдийн насжилттай холбоотойгоор юм уу одоо хэрэглэгчдийн захиргааныг хязгаарлах тохиолдлууд бас мэддэггүй бас гардаг л да тий. Тэгэхээр ер нь энэ бүхний хэрэглэгчдийн захиргааныг хязгаарлаж байгаа шалтгаан нөхцөл нь ер нь насжилттай холбоотой юм уу? Ер нь яагаад хэрэглэгчдийн ер нь захиргааныг хязгаарлаад байдаг юм бэ? Тий, ер нь холбоотой байлгүй яг хоо тэгээд ер нь бол бид нар чинь сүүлийн жилүүдэд энэ цахилгаан эрчимчний хэрэглээ ингээд үйлдвэрлэлийнхаа хэмжээнээс бараг давхших болчихлоо шүү дээ. Тэ. Тэгэхээр бид нар тэр үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийг үйлдвэрлэж байгаа эрчим хүчний тэр өдөр шөнөгүй ажиллаж байгаа ТЭЦ 4, ТЭЦ 3 гэл одоо нар салхины ус хурж байна. Тэгээд бид нар бол бас ингээд үр өшигтэй ажиллахыг хүсэж байгаа. Тэр үйлдвэрсэн эрчим хүчийг бид нар тасралтгүйгээр хэрэглэгчдэд хүргэх л үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргээ хүлээх үүднээс бид нар бол одоо бүр тоноглолуудаа тасалж чадгаа байсан. За зарим нөөц тоноглолтой явах хэвээр нөөцөнд бид нар таслаад тэрнийга засвар үйлчлэгийг хийгээд норм дүрмийн дагуу хийгээд тэгээд болчингуудаа тэрнлүүгээ ачаалаа шилжүүлээд нөгөө шугам тоноглолоо таслаад засвар үйлчлэгийг хийгээд ингэ явдаг байсан горимтой байсан. Сүүлийн жилүүдэд бид нар ерөөсөө тэр горимд орж чадах байсан. Ягаад тэгэхээр одоо хөндрүүлсэн буюу нэг гэлхэн дээр ингээд бодогцсон ачаалал нь одоогийн ачааллаасаа бүр одоо одоогийн ачааллын хэлхэн дээрээс хэд дахин өндөрөлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нөөц тоноглол гэдэг ойлголт ерөөсөй байдаггүй. Энийг дагаад бид нар нөгөө насжилттай тоноглолуудын засвар үйлчлэгийг яг норм дүрмийнх нь бүрэн 100% чанартай гүйцэтгэх болцоо байхгүй болсон. Одоо ингээд байгаа дэд хүчүүд дээр байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарсан янз бүрийн төрлийн гэмтлүүд гардаг. Тэгээ гэмтэл гарнаа гэдэг нь одоо шугам одоо салхинд юм уу мөсдөх. За тэгээ салхи шуурганд унах, үер давтах тий. Тэгээд хүний буруутай үйл ажиллагаанаас гэдэг манлах төр яг ингээд барилгын ажил үйлчлэгээ явьж хагаад нөгөө аюулгүй хэмжээний зайд орох, богинолаганд нэр үтэх, гүйдэлд нэр үтэх иймэрхүү асуудлууд ингээд гардаг. За ийм төрлийн тасралт бол жилд одоо манай дээр 1000 одоо яг төвийн бүсийн эрчимсний систем дээр 1400-аас 1500 гарч 1500. За томоох хэмжээний одоо яг дамжуулах хэмжээний томоохон тасралтууд бол нэг 400-аас 500 та гардаг. Өдөрт нь 2-оос 3 удаа ийм гэмтлүүд байнга тэнд гарч идэг. Тэгээд энэ дээр бол одоо эрчимсний системийн доктортой найдвартай байдлыг хангаж ажилладаг системүүд ажиллаж ийж бид нар өнөөдөр ингээд тасралтгүй тогтоо байгаа гэсэн үг. Тэрний задлалт нөгөө ярьж байгаа ухаалаг эрэлэн хамгаалтын систем, тоолуур хэмжилтийн системүүд байж байна тий. За одоо тэгээд сүүлд одоо бид нар орсон тэдний дүүт дээр оруулсан вектор анализ хийдэг юм системүүд байж байна. Энэ олон системийн интеграцийг зөв байж ич энэ системийг доктортой найдвартай авч явах юм хангагдаж авдаг. Бид нар хамгийн нэгдүгээрт тэгээд санхүүжилтийн асуудал дээр болох тэр төр бүрэн дээр анхаарахгүй бол энэ яг дамжуулах түгээх сүлжээний дэд бүтцийг хөрөнгө оруулдаг тийм хувийн хвшлэл биднэрт байхгүй. Ягаад гэвэл энэ маань ашиг олдог сүлжээ биш. Энэ төр өөрөө иргэдтэй цахилгаан эрчимчнийг найдвартай чанартай хангах үүргээ хүлээж байгаа. Хоёрдугаар эдийн засгаа маш том дэмжиж босгох том хүчин зүйл болж байдаг. Маш яаралтай энэ дэд бүтцүүдэд өргөтгөх шинжлэх ажлыг гээд маш хугацаа алгахгүйгээр оруулж ирэх юм бол тэр хэмжээгээр бид нар төр хувийн хвшлээ дэмжинэ.
иргэдийнхаа эдийн засгийн өсөлтийг тэтгэж чадна. Тэр нь энэ шинэ технологи инновацуудыг эрчим хүчний дэд шингээх холбох энэ боломж болцоо тэр хэмжээгээр нэгдэж энэний цааталт одоо GDP дотоодын нийтийн өссөн ийм үзүүлэлт болж хордог.